Зүгээр л карантинаас зүгээр л одоо Москвагийн карантинаас гэсэн юм цуврал зайлслага хийгээд ер нь тогтчих шиг байна л да. Энэ коронавирусын энэ хөл хорой цэрийн одоо юуг ямар нэг юм хийж л одоо ард нь гарахгүй бол энэ боодж өгөх маягтай. Тэг ингээд дэлхийгээр одоо тархан одоо хаасаг бол одоо байрцсан монголчуудаа ингээд тоочглож олж одоо ингээд ярьцлага хийж байгаа. Тэг өнөөдөр гэхэд юу яалаа нөгөө зариг эмээний өнрөө дүүтэй ярьцлага хийж Улаанбаатар хотод одоо яаж ингэж бас ярьлаа. Москва хотод суралцж байгаа магистратур сурж байгаа нэг доктор бүсгүйтэй ярилцлаа. Сая Брюссел Европын нийслэл Брюссел байгаа эмоцийн хамтлагийн манай Гамболор гэдэг авааслаг дүүтэй бас яалаа. Одоо ингээд Америкийн нэгдсэн улсад байгаа манай Сүхбаатар аймгийн нутгийн дүү одоо Мөгццэг гэдэг наажууд нь Мужиг гэж нэрээр таних байх те чамаг. Америкийн нэгдсэн улсаас одоо манай сарь хөлтөө. Мужиг холбож байна. Сайн байна уу мэдээ? Сайн байна. Мужиг мэдээ аль хотод байгаа юм бэ? За би яг Вашингтон DC хотод байна. Америкийн нийслэл. DC-г хаана байгаа? Аль? Виржиниа. Виржиниа талд байгаа тий. За наач цагийг тулж байна. За өглөөний 9 цаг 52 минут. За энэ чинь бид нар өдөөс хойш болцсон. Ер нь бол яг үдэд хоорондоо ярихад Америк, Москва, Европ зүгээр идэм ба шүү дээ. За хаварч байгаа тавлаг. За одоо тэгэл ямар ч үсэ хаварчаал хийж байна. Хаварчаал хийж байна тий. Ахна түрүүн манай хин Нямкагаас сонслоо чамаг ингээд ажиллаар Америкт очичоод тэгээд буцаж чадахгүй байдалд орчод байгаа. Би коронавирусын байдлаас гэж тий. Ахна тэгэж ойлгосон. Тэр өнцгөөс нь одоо би бас ярьж байгаа. Гэхдээ юуны өмнө хоёулаа танилцсанаа. Одоо бас энэ тэрийн яриаг үзэж байгаа хүмүүс ч гэсэн одоо сонирхож байгаа. Гэн зориг ах одоо бас нэг хөөрхөн бүсгүй аваад суулгачих. Хаанхын ингэдэг бүсгүй юм бол утас нь хэдийн бол тэрийг сонирхоод хэлсэн байгаа л да. Бид өөрийгөө танилцуулаач. За намайг Орлогбаатар Мөгццэг гэдэг. Би Сүхбаатар аймагт төрж өссөн. Манай аав бол Сүхбаатар аймгийн Асах цумын гаралтай. За ээж маань бол Дорнот аймгийн Хөлбөмбөр сумын. За. Тэгээ одоо Хөлбөмбөр чиглэлээр болохоор баг Сүхбаатар руу болохоор бид нар ч дарган аавынхаа талаар халах болчоод байна. Тэгээд ам бол манайх эхээс бид нар чинь тавуулаа. За Сүхбаатар тэгэл одоо цэцэрлэг сургууль тий их сургуульд ортлоо Сүхбаатартай байсан. За ер нь бол ганцхан ихтэй дүүтэй 4 эмэгтэй. Тэгээд айлын баг октодын баг жоохон эмигийн их хүүхд өссөн дөө. Аав ээж нь юу гэдэг улс вэ? Аав ээж нь юу гэдэг улс вэ? Хингэж улс вэ? За одоо хавийнхаа амралтанд гарсан. За манай ээж бол нөгөө аймгийн засаг дарганы хамгийн газрын төрийн сангийн хэлс бүртгэлийн мэргэжилтэн байж байгаад тэтгэвртэй гарсан. Тэгвэл ахна амар таних юм байна да тий. Ариун Наран мандах киноны нөгөө тунгалаг дүрэл мэдэх байх. За. Наран мандах нутаг кино хин хийсэн мэдэх үү? Би таны төсөл. Тэгвэл би ээж нь таних юм байна. Ээж авда миний мэдлэг дамжуулаарай. За. Юу хийж яваад яаж яваад Америкт очиваа? Бодвол ийм богино хугацаагаар очсон юм чинь бодвол ажил төрөл очсон байлгүй тий. За би ер нь бол Сүхбаатарт боловсролын салбарт ажилладаг. За багш мэрэгчлээ. Одоо сүүлийн 5 жил оюуны спортын багш хийж байгаа. За нөгөө оюуны актив Хатанбаатар багшийг одоо сургалтуудаас Сүхбаатар аймагт одоо хичээл зааж олон 10 хүүхдүүдийг бэлдсэн. Одоо хүүхдүүд маань дэлхийн аврагт явах гэж бэлтгэж байгаа. За. Яа тэгээд л одоо 20 он гэдгийг хүн болгон дэлхийд даяарлыг гайхамшигтай он одоо тий 2020 он одоо энэ чинь бас ховор
одоо тооны хувьд ч гэсэн ингээд аюу гой бэлгшээгээдсэн ш. Тэгэнгүүт би хувьдаа 20 онд өөртөө өөрчлөлт хий гэж бодоод аялын суралцъя. Гэт шийд гаргаад за тэгээд эхлээд Оросын холбооны улсаар бас явсан 11 сард Москва, Петербург гэж. За. Тэр 12 сарын яг 16-нд энд Нью-Йорк нисэх бодол дээр ирсэн. Ерөнхийдөө аялах, суралцах, юм үзэж харах залууны үед бас дандаа гэртээ суугаад байж болохгүй. 29 настай танилцъя гэж бодоод. Тэгээд бас нөгөө багшийнхаа ажил мэргэжилтэй холбоотойгоор энэ бас Америкт суугаа Монгол хүүхдүүдэд бас боломж олдвол жоохон тодорхой хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хий гэж бодож хичээл 4 сар болчиход бийж энэ. Тэгэхээр мэдээ тэр ер нь монголчууд бид нарт ч оюуныхаа чадамжаар дэлхийд их дээгүүр үнэлэгддэг. Ялангуяа та нарын энэ одоо энэ ч юу гэдэг вүлээ? Энэ юугээр л одоо дэлхийн хаанч одоо уралдаанд тэмцээн болсон дандаа эхний магна байруудыг манай монголчууд аваад ах шүү нэ. Энэ чи юуны уралдаа гэж хэлдэг вүлээ энэ чинь? Энэ одоо оюуны спорт маань бас дотор их олон төрлөө тийм. Автоматар багшийн сургалтууд одоо ер нь бол Монголд байдгаа дэлхийд л гарч байна. Сайхан одоо энэ чинь дотор нэг ой тогтолт явуулсан. Ой тогтолт тийм. Арсад бас нөгөө гайхамшигт хүмүүс нэвтрүүлгээ нөгөө иншүр мөгшөр гэж хоёр ихөө ороод хэдэн мянган сарны хүртэл ингээл тогтоогоод бүр гайхамшиг үзүүлдэг штэ. Ой тогтолт дотор бас маш олон төрлөтэй. Тэгэхээр миний дүү багшим чи өөрөө бас тэр ой тогтоолтын ч юм уу энэ оюуны чадвархын бас өндөр ур чадвартай байж ээж хүмүүс цаанах. За ер нь бол яг хүмүүс бас надаас яг энэ асуултыг асуудаг л да. Яг өөрөө ийм мондөг үү гэл тээ. Гэхдээ тамирчин хүн гэдэг хоёр ч асар их ялгаатай. Багшин чинь бусдад одоо хичээл заах тэр арга барил зааж байгаа хүмүүсэд бодолж тэднэрт тааруулж заадаг. Тамирчин хүмүүс зөвхөн өөрийн хувийн бэлтгэлийг базааж маш их цаг хугацаа өөртөө зарцуулж идэг өөрийн хөгжүүлэх тал дээр. Тэр багш хүн. Одоо ингээд юу гэдэг Америкт нэг хүнсний дэлгүүрээр ороод баг Америкийн том хүнсний дэлгүүрүүд бол одоо мэдгүй хэдэн 100 мянган нэр төрлийн бараа байгаа шүү дээ. Тэрнээс одоо гомочго метод тийч одоо заасан талах ямар үнэтэй, тэр хэм ямар үнэтэй нэг баахан юм асуухад чи барыг надад бол бүх барааны үнийг хэлнэ дээ. Яг өөрсдийнхөө хаалгансан хэрэгжилж байгаа одоо барааны үн бид нар чинь 14 оноос нэг дэлгүүр ордсон шүү дээ. Одоо хүнсээ цуглуулна. Америкт сая тэр коронавирустай холбогдуулаад хүнсний дэлгүүрүүд хоосолж гин. Хоосон лангуу болж гин энэ тэр нэг ярьлаа шүү дээ. Яг тийм болсон юм уу? За энэ яг Америкт орж ирээгүй байхад их гай байсан байхгүй юу? Нөгөө Уханд байсан шүү дээ. Голомцоо солонгос байж хахад ерөнхийдөө их мэддэхгүй байсан. Яг Америкт энэ вирус орж ирсэн чинь эхний нэг 14 хоног ерөнхийдөө бас хүмүүс эвгүүцэл бүр хүмүүснээсээ цуглуулаад бүр юм олдохгүй болоод нөгөө Costco гэдэг дэлхийн сүлжээ дэлгүүр чинь бүр нэг захаас нөгөө зах хүртэл очрлоо. Чижсэн дунд нэг юм том тэрэгтэй зүгээр өстой. Нааж өгөөл тэ. Ер нь би зүгээр ягаад ингэж энийг ийшээ орчихвохоор үн өссөн үү? Одоо тэрнээс хойш өнөөдөр барааны үн өсөлт явдаг байгаа юм. Явдаг бай тээ. Ер нь өснө гэдэг байгаа. Одоо өснө гэсэн мэдээ. Одоо 3 цагаан бодооны үн бол доктортой хэвэндээ байна л гэсэн үг шүү дээ. Тий, барааны үн харж бүр эсрэгээр бензиний үн бүр аягүй сайн бууссан шин. Хүмүүс бүр аягүй баяртай. Харин тий, Америкийн бензин коллектор очоод бензин авах юм бол шаналд нь нэг хайрцаг пив өгч гэнэ гэсэн. Тэгээ бүр үнэн аягүй сайн буусан бүр хүмүүс бензин аягүй буусанд аягүй бас одоо нөгөө манай монголчууд аягүй таксинд явдаг шүү дээ. Одоо манайхаар такси юм даа нөгөө бүр хүн хүргэлт үйлчилгээ хоолнд явдаг. Одоо монголчуудын яг тэр ярианаас бензиний үн бууцсан аягүй сайхан байна юм гэж байна. Тийм мэдээлэлтэй байна. За хоол хүнсний хувьд бол одоо бол яг тэр хэсэг нэг тийм одоо ингээд лангуу хоослох нэг 2-7 хоногийн процесс явагдсан байхгүй юу? Одоо жишээ нь энд байдаг хүмүүс чи айгаад нэг Америк иргэн байл та гэрт ингээд нэвтрүүлэг өгчсөн. Гэсэн чинь машина бүр заагаад $18,000 айр хавьхан бүр дэлгүүрүүдээс хүнс цуглуулад агуулгаад өгсөн.
Тэгээд энэ нөгөө телевизийн мэдэнгүүтээ та бүр яагаад ингэж байгаа гэсэн. Энэ тийм хүмүүсийн бас сэтгэл санаа чинь бас арай өөр юм байна штэ. Манай монголчууд шиг ч юм уу тий. Бас Азиудаас бас их ялгардаг юм биш. Хинэггүй юм шиг хэрнээ цаагаараа. Ер нь Америкууд нэг тийм шал хөдөөний оркууд байгаа уу? Зүгээр өөртөөхөө сэтгүүгээр өөртөөгөө зүгээр дэлхийн number 1 гэж багтсан. Шал оркууд л байгаа үстэй тий. Тийм нэг цаагаараа айгүй өөрсдөө авч яваа байдал энэ төр бол ер нь нэг тийм хөдөөний нэг тийм хэнэггүй гарууд тий. Тийм шүү. Хажууд нь монголчууд одоо илүү одоо оюуны чадвартай, илүү соёлтой, илүү одоо мэдрэмжтэй одоо юу гэдгийг те босролтой юм шиг надад санагддаг байхгүй. Америкт нөгөө бас соёлын ялгаа айгүй их бэ. Зүгээр энгийн ялгаа харахад бид нар бол ямар ч зүйлийг эвдэрсэн байсан ч хадаад засаад үгээд янзалчдаг тийм. Энд ерөөсөө ямар ч тийм зан чанар байхгүй. Эвдрвэл хайлаа. Дахиад шинийг ав. Аа. Тийм зүгээр одоо нэг юмний залгуур ингээд маасалсан байсан гэж залгуур л зүгээр ажиллахгүй л да. Тэгэхээр залгуур аваад солиод ажиллуулж тийм байх гэж мэдгүй зүгээр л бүртээ ачин дахиад шинийг худалдаа авчих. Ерөөсөө хитэн чимиг засаж янзлах тийм одоо манайхнаар бол нэг гүйлгээ авахаа гэдэг юм уу одоо яг тийм хүмүүжил ерөөсөө анхнаасаа суугаад учраас. Америкийн нэгдсэн улс халдвар авсан коронавирусын халдвар авсан хүнийхээ тоогоор одоо дэлхийд номер 1 болчихлоо. Номер 1 болчихлоо. За би яг Вашингтон нэг хуваал. Заатаг юм даа. Аха. Америкийн нэгдсэн улс ерөнхийдөө 50 мужтай шүү дээ тийм ээ. 48 байсан одоо 50 стейттэй болсон. Нийт ер нь 327 сая хүн амтай. Америкийн нэгдсэн улс. За тэгсэн чинь нийт халдвар авсан хүмүүсийн тоо Америкийн нэгдсэн улсад одоо нийтдээ 312 мянган хүн халдвар авсан байна л да. Үүнээс 8500 орчим хүн нас орсон байна. За яг өнөө өглөөний одоо мэдээгээр одоо Америк албан ёсны коронавирусын одоо мэдээлэл өгдөг газраас мэдээлэл авч байгаа. Яг өнөө өглөө би яг та хоёртой холбогдохын өмнө тухайн сайтаар ороод мэдээлэл харахад 3000 одоо 235 хүн халдвар авсан. За үүнээс 92 хүн нас орсон. Тэгээ яг одоо ингээд бидний нөхцөл байдал бол яг одоо ингээд хажууд амьдарч байгаа апартментэд ингээд коронавирус илэрсэн. Яг бүх одоо ингээд бүх ажил бүх юмнууд энд зогссон. Бид нар одоо за миний хувьд бол ажилгүй болоод яг 20 бүр яг ажилгүй гэртээ суугаа 20 томжийн. За 37 авсан юм. Тэгээд яг одоо миний энэ амьдарч байгаа Виржиниа мужид болохоор 2010 халдвар аваад 40 орчим хүн өнгөрсөн байна. Яг одоо амьдарч байгаа стейт штэ айгүй өндөр түвшинд явж байна. Яг уу Италиг бодвол нөгөө нас барсан хүний тоогоор гүцэх байгаа ч гэсэн халдвар авч байгаа хүний тоог тэгэхээр цагт 1000 нэмэгдэж шүү. Бас л. Яг мэдүүгийн байгаа газар 9 тонны монголчууд байна. За Вашингтон DC хот орчинд одоо за яг ер нь бол яг албаас мэдээлэлээр 8 гаруй монголчууд байна гэдэг байгаа. Гэхдээ нэг 10,000 хүрэх шиг явуулынхаа ирж очиж байгаа одоо ингээ меню шиг хүмүүстэй нийлээд баг 10,000. Одоо ингээд Америкийн нэгдсэн улс бол одоо дэлхийд дээр одоо хамгийн хүчрэг эдийн засгтай за Америкийн нэгдсэн улс бол бүх бүтэн 2 триллион долларыг одоо энэ коронавирустэд тэмцэх одоо ажилгүй болж байгаасаа болоод санхүүгийн хувьд хүндэрч байгаа иргэдтэй туслах энэ гэдэг айгүй олон юм авч хэрэгжүүлж байгаа юм шиг ингээд Трамп орой болгон мэддэг байдаг. Энийний цаана Америкт амьдардаг гадны иргэдийн хувьд бол тэр Трампын яриад байгаа тэр их мөнгө дэмжлэг бол очихгүй юм байна гэж надад ойлгогдсон байхгүй. Одоо шин Трампын амуулсан мөнгнөөс чиний халаас нь хэдэн цаас орохоор байна? Нэг цент зарахгүй шүү дээ. Нэг цент зарахгүй тий. Одоо ингээд 20 гаруй хоног ажилгүй болцсон хүн энэ сарынхаа байрны төлбөрийг төлж чадахгүй шүү дээ айгуул тий. Тий, байрны төлөөс одоо энд бүр 6 сарын 2 хүртэл гэрээсээ чамраад цуулж болохгүй гэдэг. Бүр ингээд одоо утсанд хүртэл байнга emergency call message-үүд ирж байгаа. 6 сарын 2 хүртэл та гэртээ байгаарай. Тий, эрүүл мэндийн хамгаалах хэрэгтэй. 6 сарын 2 хүртэл бүх юм бүр наам зогссон байгаа. Одоо зөвхөн DC-д байгаа одоо 8000 орчим монголчуудаас мэдгүй 10 байна уу 20% нь магадгүй Америкт орон тооны доктортой ажилтаа татвар төлдөг
Тэр учраас магадгүй тэр Трампын мөнгнөөс хэдэн зас авч магадгүй бах те. Алтна. Тэгэхээр тэр Трамп нөгөө одоо хүмүүс мөнгө гарах одоо өгөх шүү дээ. Тусламж яг одоо ажиллаж амьдарч байгаа хэрэгтэй тий Америкийн нэгдсэн улс яг одоо хууль ёсны одоо ингээд бүр оршин байдаг цагаачл биш. Тэр хүмүүс мөнгө олохдоо бас нэг санхүүгийн хязгаар тавьсан гэлээ. Одоо нөгөө орлого морлого нь 80,000-аас 17,000-аас одоо дээж байх хэрэгтэй. Тогтвортой орлоготой одоо тий Америкт татвар төлдөг. Одоо Америкийн нэгдсэн улс нэгсэндээ бүр татвар төлдөг. Одоо тэр хүмүүс тэрнээс цагаач магаач одоо зүгээр оюутнууд бол бүр ерөөсөө авахгүй. Тийм хүмүүс нэг сад 1,000-аас 2,000 $. Тэгээд нэг аягүй хүсэлттэй явуулна. Тэгээд нөгөө газар нь бас нэгэж амар ачаалтай. Хэдэн 10 сая мөнгөс ирж байгаа. Тэгээд яг тийм амар төв хугацаанд шиг. Одоо шинэ Америкийн оюутан ихтэй сургууль сурч байгаа бол сургуулийн төлбөр болон бусад зардал дээр нөө Трампын 2 тэрбумаас өгнө гэж хэлээ. Оюутнуудад зүгээр олгох юм байна тийм. Гадаадын оюутнуудад өгөхгүй гэж байгаа. Гадаадын оюутнуудад өгөх дотоодынхтаа сайн өгнө. Монгол оюутнууд бол Трампын мөнгнөөс олдохгүй юм байна. Монгол одоо төр хугацаагаар очиж ажиллаж байгаа ч юм уу тэр монголчуудад нэг цаас олдохгүй юм байна. Америкийн оюутан Америкийн залуу эсвэл монгол залуу адилхан байр түрээсэж байгаа, адилхан байрны мөнгө төлж байгаа. Тэрэн дээр нь бол Америкийн иргэнд нь бол дэмжлэг нь очдог. Монголын залуучууд бол очихгүй байх юм шүү дээ. Тэгэхээр ингээд гадаад байгаа монголчууд маань Монголынхаа эдийн засаг хэцүү, ар гэр орныхаа амьдралыг одоо гайгүй авч явахын тулд тэнд ажиллаж, хөдөлмөрлж, хэдэн цаасаа одоо Монгол руу эмээ өвөө рүүгээ, аав ээж рүүгээ, ахын дүүс рүүгээ шилжүүлж байсан цаг сайхан шүү дээ. Одоо шилжүүлдэг. Монгол улсын эдийн засаг нэлээд тийм сул байх үед бол валютын орлогын бас нэлээд хувийг гадаад амьдардаг монголчууд Монгол руугаа доллар шилжүүлж боломжийг хангаж байсан тийм. Өнөөдрийн коронавирусээс болсон нөхцөл байдалд бол монголчууд маань харьж чадахгүй, унаа байхгүй. Америкийн монголчуудын хувьд бол бүр онгоцч байхгүй тийм. За дээрэс нь орлого байхгүй. Тийм. Орлого байхгүйгаас гадна одоо ингээд гудамжаар хийсэй гэж болохгүй. 20 царай дэглэмд орцсон. Байрны царайс Азууд гэдгээрээ бүр нэг үнэ гадуурхалдаад одоо бас хамаагүй явчихдаг байсан. Гэхдээ нөгөө зардууд нь хэвэндээ идэж уух хэрэгтэй байдаг, хүүхдээ хооллох хэрэгтэй байдаг, байрны түрээс яваад байдаг. Нөгөө интернет гэр захиргааны мөнгөд төлөх хэрэгтэй байдаг. Ингээд энэ бол юм удаан дисгүй үстэй тий. Удаан бол би удаан бол дисгүй. Одоо яг мэдээж бидэрт нөгөө ажиллах хэрэг байхгүй ч гэсэн мэдээж тодорхой хэмжээнд оюутан ч бид нар аялаар ирсэн ч тодорхой хэмжээнд ажил төрөл хийдэг тийм ээ. Бас ингээд аялаа зугаалаад яваад идэх одоо бас нэг тийм тасаг амьдрал руу одоохондоо орчихгүй шүү дээ. Залуу хүмүүс ч нөгөө хийлдэж гүйж явна. Одоо жишээ миний байдлаар бол за нэг 2-3 сар ажиллаж суугаа яг мэдсэн. Коронавирусээс болоод за яах вэ тийм ээ. Монгол буцах нөгөө нэг хүмүүсийн хүсэлт авч байгаа юм л та. Нөгөө онгоцны одоо онгоц зэрэг. Тэнгүү за яг хүсэлтээ өгөөд үзье нэг. За хүсэлтээ биччихлээ чи хүлээж авлаа. Тэнгүүд энд маш олон монголчууд гэдэг учраас зөвхөн элчин сайдын яам дээр хэд 1000 гаруй хүний хүсэлт очсон учраас эндээс 200 хүнийг түүн хэрвээ онгоц ирүүлнэ штэ. Гэхдээ хөгшин настай одоо хүүхдүүд жирэмсэн хүмүүсийг аав. За тэнгүүд бид нар яалтчгүй бүр явж чадахгүй үлдчихлээ. Бүр ямар ч Монгол явах вариант авахгүй болчихлоо штэ. За яах вэ? За тэгээд нэг Монгол руу явуулах гад мэдээж бид нар тодорхой хэмжээнд ажил хийн. Энд чинь нэг за яг нэг одоо яг зүгээр нэг үгүй ярихад бол нэг газар ажил хийхэд нэг доотлын цэл. За яг нэг 2000 орчим долларын цалин авдаг шүү дээ сард. Тэгээд байрны түрээс зүгээр хүнтэй хамт амьдрахад хүртэл 400-500 доллар орчим байдаг байхгүй юу? За нэг сард 200-300 доллар хүмүүс идэн ч гэдэм үү. Унаанд нэг 100 доллар зарцуулна ч гэдэм үү тийм үү. Ингээд ирэнгүүд ямар ч зүйл яваад хүртэл за ямар ч зүйл ерөөсөө одоо бол Монгол руу ерөөсөө мөнгө явуулж болохгүй. Одоо байгаа эдийн цаасаа өөртөө наанаа өөртөө 2-3 сар гудамжинд гарчихгүй. Одоо тэгээ амьдрах хэмжээнд өөртөө одоо нэг цогцоо байлга. 2-3 сар одоо 2-3 сар гудамжинд гарчихгүй амьдрах одоо нөөц байна гэж юм. Надад байгаа.
Ер нь бол нөөцгүй болцсон хэцүүлж байгаа монголчууд наагуурч ер нь мэдээм болж байгаа хаад. Наа зүгээр яг коронагийн өмнөхөн ерөөсөө ажил төрөл хийгээгүй жоо яг аялаар ороод ирсэн. Би нэг коронавигоос өмнө 2 сар 3 сарын өмнө ирсэн байна. Ажил хийгээд окей Монгол руу мөнгөд явуулчихсан болоод би энэгээрээ түрээсээ хийгээд амьдэрчээ тий. 2 3 сар хоолоо аваад яг аял маялаар яваад зүгээр нэг ингээд өөр стейтээр явжгаад ирсэн тийм монголчууд зөндөө биш. Америкт амьдрал суугаа монголчуудын тийм Facebook group ч юм уу одоо ингээд санал бодлоо солилцдог тийм сошиал медиагийн бүлгүүд байна уу? Байна. Одоо Вашингтоны хувьд бол Орлоо Вашингтон гэдэг 2-3 групп байгаа. Бүр том групп 12 мянган хүнтэй дандаа тийм группүүд идэг тэрүүгээр одоо мэдээлэл солилцдог, бие биендээ ажлын байр авч өгдөг, бие биендээ ихтэй мэдээлэл авдаг. Бас монголчууд чинь тийм айгүй одоо юу гэдэг тийм эвтэй айгүй тийм олуулаа бас зөвлөрдөн шүү дээ. Нэг дор бие биендээ бас боломжтой хэдэн бас боломжгүй үедээ нийлээд туслаад ах шиг байна тий. Тийм. Ахын зүгээр нэг ийм анзаарсан. Одоо ингээд дэлхийд даяар одоо ингээд энэ коронавирусын тархалтын одоо оргил цэг одоо энэ 4 сар 5 сар болно. За энэ үед бол одоо ер нь хөдөлгөөнийг одоо хязгаарлаа. Америкаас Монгол явах гэж байгаа бол хэрэггүй. Тэр Америкт яаж игээд үлд. Москвагаас Монгол явах гэж байгаа бол хэрэггүй. Наана яаж игээд үлд. Гэх мэт одоо ганц монголч биш одоо Австрали, Америк, Европ бүх орнд л тэгж ах шиг байна л да. Газ одоо Герман гэх чинь сая 20 хоногт багтаад 200 мянган гадаад байсан иргэдээ татаад авчлаа. Ингээд энэ оргил эд ачааллыг давахын тулд ингээд бүгд ингээд зохион байгуулалтанд орчиж байна л да. Оросын холбооны улс өчигдөр уржигдрийн хүртэл ингээд гадаадаас иргэдээ авчирч байсан зогсоогоод за одоо ингээд нөгөө нэг акт юм чинь эхэлж байна. Ийм учраас одоо та нарыг авчрахаа зогсоолоо. Гэхдээ та нарт одоо бид нар тухайн төр байгаа орон оронд чинь одоо 1 сар 2 сар амьдрах байрны түрээсээ чинь ус даяа гэж өчигдөр дуурч байна л да. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд Америкт байгаа монголчууд одоо 1000 гаруй 2000 орчим монголчууд Монгол руу явах гэж бүртгүүлж байхын оронд та нар наана ярилцаад за бид нар бол 40 тонны монголчууд байна. Ийм газруудад байна. Одоо шил юу гэдэг би ганцаараа 2000 3000-ын байр түрээсэлж яхаар за дөрүүлээ 5-уулаа орчих. Дөрүүлээ 5-уулаа орчих юм бол нэг хүний байрны дэмжлэг гэ $500 та нар өгчих юм бол улсаас 1 сар амжилтчих нь шүү. 2 сар $1000 өгчих юм бол амжилтчих нь шүү. Ингээд нөгөө Трампын мөнгнөөс бол монголчуудад чинь ерөөсөө долоох юм байхгүй юм байна. Тэгэхээр Монгол улсын засгийн газар диктаторгүй онгоц явуулж авчрах тэр их зардлыг тэнд нь иргэдээ байх нөхцөл дээр нь дэмжлэг өгчөөч. Энэ өнцгөөс нь одоо ярьж ирэх цаг болчихсон юм шүү дээ. Энд байгаа монголчууд бас наатал ер нь яг их орн руугаа буцах ёстой юу, буцах ёсгүй юу гэдэг дээр бас ярьж л юм хувь хүн болгоно. Ер нь яг навиг үед очиод яах юм тийм үстэй. Дийлэхгүй шүү дээ Монголд орчвол хэцүү шүү дээ. Харин наадах чинь яг монголчууд уг нь хүмүүсээ бүгдээрээ нийлээд яг надад харах хэмжээ чинь бол хамгийн гадаадад ямар нэгэн байдлаар саатчаад байгаа нийт монголчууд одоо тэр хотоор мужаараа стейтэрээ ч юм уу ингээд хоорондоо ярилцаад за бид нэр за муу дорж гамбаа нөгөө хэд ч нөгөө стоныг хэцүүд чинь бүр хоолчгүй байна. Гэнтэргээд одоо ингээд даасалж бүртгээд за биднэрт одоо нэг сарын одоо энд байх хугацааны дэмжлэг бол $40,000 болох нэ. 2 сар болох юм бол $40,000 болох нэ гэсэн ийм тооцоог Монгол улсын засгийн газар улсын онцгой комиссид явуулах хэрэгтэй юм шиг байна л да. Тэд нар тийм тооцоо мэдэл байхгүй учраас тийм саналыг тэд нар чинь босууж гаргаж чадахгүй байхгүй. Аа. Тэгээ энэ ярианы дашрамд одоо бидний үзэж байгаа хүмүүс ч тэр чийжсэн тэр найз нөхөд тэр нөгөө нэг Америкт байгаа монголчуудаа сүлжээгээр дамжуулаад нэг нэгдсэн сантай болж авбал. Америк элчин сайдд чсэн би бас өнөөдөр отхон байр сайдд бас хэлье. Бас энэ өнцгөөс нь судалгаа хийгээч тий. Энэ бас нэг арга баха. Энэ үстэй одоо ер нь яг ингэж л гарч болохгүй бас. Наач өстэй сайхан санаа байна. Хант өчтөр орой Орсын засгийн газар л гадаад байгаа иргэдээ онгоц явуулахгүй. Одоо наана уучраа олцгоо. Гэхдээ та нарт тэнд нь байх хугацааны одоо орон байрны одоо юун дээр нь дэмжлэг үзүүлэх гэсэн тийм
гаргаж илээ. Бодтой мэдээ авах хэрэгтэй тийм яг бодтой одоо судалгаа тийм хүмүүс одоо ийм юм бас өөргөж буруугаар хэлэхгүйгээр яг л одоо хаана ямар аяллаар ирээд боломжгүй ямар нөхцөл гацсан байна. Ерөнхийдөө бол одоо энд ингээд бид нар амьдрахад нэг байранд нэлээд идэвхтэй амьдардаг. Одоо нэг өрөөнд хоёруулаа одоо хоёр өрөө бариад дөрвүүлээд тавуулаа одоо ингэж тэгжээж угаасаа байрны зарлууд арай хямд тусдаг байхгүй юу. Чамтай ярихад ингээд чамаа харахад чамд бол актер стресстэй сандраад одоо болохоо гэсэн юм ерөөсө мэдрэхгүй байна. Нэг л нэг тийм сайхан одоо Америкт тасгалж байгаа гоё бүсгүүл харагдаад байна. Ер нь Америкт байгаа монголчууд маань ер нь хэр стресстэй байна. Сэтгэл санааны хувьд ер нь ямар байна? Чиний харж байгаа. Ирээд олон жил болсон хүмүүс л уучраа олцсон. Одоо яах вэ? Гэртээ сууя. Бид нар олон жил чамраагүй ерөн сайхан амрыг. За тийм хандлага байна. Хүмүүс хизээч энд гадаадд ч энд ч биш гадаадд хүмүүс хизээч өөрөө хөксээр нэг өдөр ч амарч чаддгүй тийм ээ. Ажиллаа амрахыг хүсчихсэн. Тэгэхээр ер нь бол амарч гэж яг одоо яг аяллаар ирээд нөгөө хэцүү байдалд орчоод тэгээд ер нь жоохон настай нэлэх найгтан жирэмсэн тийм хүмүүс бол яана мэдээж халдварын түвшин амар өндөр байгаа учраас Монгол руугаа явсан Монголдо байвал санаа мэдсэн тийм хүмүүс бол аюул стресстэй байгаа. Яг бол энд чинь үнэхээр 4 оныхаа дондоос гарахгүй байгаа шүү дээ бид чинь. За нутгаа санаж байна. Нутгаа санаж байна. Тал нутгийнхаа тэр сайхан салхийг санаж байгаа бах та тий. Үнэхээр нэрээ амар санаж байна. Агаар дутагдаад байгаа юм шиг, бүгчмөд очиж байгаа юм шиг. Нөгөө гоё Монголын бас нэг хүүтэн нэг тийм гоё сэрүүхэн тэр агаарыг аягүй санд юм биш. Тэгэнгүүт нь чи яах вэ? Боскондор гараад ингэж зогсох. Тэгээд бүгчмөд байвал яг бас хол явж болохгүй. Байшингаа гадаа гараад нэг байшингаа тойрсон нэг жоох алхаж малхаад одоо тэгээд өдөртөө одоо бүх өдрийн туршид юу хийх гэж өнгөрөх вэ? Янз янзын юм хийж байна. За Америкт болж байгаа үйл явцын талаар бас дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн ахын дүүдээ их баярлалаа. Тэгээд чи тэр яриаг зөвхөн одоо энэ коронавирусыг санаа зовж байгаа монголчууд үсгээс гадна нутгийнхыг харнаа. Ер нь чи нутгийнхандаа минь усын ирээд гуруулаа ямка наран мандах нутгааны гуруулаа нутгийн 3 уулзсан ихнийг дуулчул яасан юм бэ? Тэхөө. За бид тэгвэл нутгийн усныхандаа минь дэвшүүл. Аа нэмка наашир. За. Агуурлаа зэрэг. За. За бид мэдсэгээ үгээ хэлчих. Тэгээд нэмка битэр төрий юм. Манай мэднэ за ингэж Скватер нутгийнхандаа наран мандах нутгийнхаа зам олон скватер нутагт суугаа хайртай ээжтэй аавдаа өр хүүхдүүдтэй найзуудтай бүгдд нь одоо энэ сайхан өдрийн хүргье. Тэгээд бүгдээрээ сайхан орчиж гинөө. За наран мандах нутгаа эхлэе гурлаа. За мөгц эхлэе. Араас нь бид тэр Яа тэгэхгүй. мандах наран зүү нутгэмэнэ байдимаа марх юмгийтэй дулаахан байдгийг маллан тогтоохаа хүн айдуухаа мандах наран зүү нутгэмэнэ байдимаа том наран доор нутгэмэнэ байдимаа шоо алхажтай явдгиймаа таваатай сүгээ ээжмэн самраа томоогийн хүүгээ хүлээж суудимаа. Чи сая дуугаад болсон чичрээд биш боллоо. Гэрээ санаач байгаа шүү дээ. Чи гэрээс гараад Би ч гэрээсээ гараад спонсор болчихсон. Ер нь ингэж урт хугацаагаар гэрээсээ явж исэн. Аав ээжийнхээ өөрөөс гарч үзсэн юм шиг.
Яг явах нь явж ирсэн. Гэтэ энэ чинь бас нэг корона яригдж байгаа үе болохоор бас жоохон тийм эрсдэлтэй. Тэнд яаж байгаа бол би энд яа. Сэтгэл санаа тэлхан хана жоохон тийм тайван бос. Намайг салхинд гараад ороод ирэхэд л одоо энэ чинь одоо цэвэж сухтаагаад гараа аваагаал гэнэ тэнгилэг энэ юусаа их тийм сахилгааттай хамгаалтай ирж байна. За ингээд манай бусад үзэгчсэн хараад байгаа ингээд би ингээд өдөртөн ингээд ярьслууд хийж чинь энэ бүгдийг одоо ингээд та бүгдэд үзэхэд тохиромжтой үзүүштэй гой болгож ирж байгаа. Энэ зураг хөрөг авч байгаа залуу бол одоо манай Нямка шүү. Энэ дэрэгцийн яваатны хаяа гардгүй. Тийм. Тэгээд ана гоё нэвтрүүлгийг үзээд гоё таашаал авах юм бол намайг биш. Нямкаг л одоо баярлалаа гэж байна. За. Баярлалаа. За мөчидүүдээ бас анхны их баярлалаа. Тэгээд бид тэгээд боломжтой байгаараа Америк бол яг харахгүй одоо халдварын бас том боломж болчихлоо. DC хэдийгээр тийм одоо 1-2 дугаар баримтанд зөхгүй болгочихсон. Хамгийн гол нь дотооддоо биеиндээ тараадаг тэр голомт болоод алидээ хуурцсан. Тийм учраас асах боломж шаардлагатай байгаа. Харвас хөдөлмөрч, харвас мундаг, харвас авиаслаг, харвас хөөрхөн бүсгүй байна мэдээ. Тэгээ мэдүүгийн ингээд хөдөлмөр чармаалтаар бол дандаа өсөд дэвжих байх. Мэдүүгийн амьдралд ах нь аж жаргал дандаа амжилтын дээдийг өсөж байна. Хэмэр өдөө, харц өдөө дандаа өсөн дэвжиж яваараа гэж ах нь өсөө явж байна. Та хоёрын бас дараа чинь нэвтрүүлэгт ингээд үсээ. За тэгээ та хоёрынаас эрүүл мэндээс танилцчихад. За. Бүгдээрээ Монгол руу ирээд Нутгтаа нэг уулзъя тий. тий. За.